Айл тонох юм байна. Би багтаа өсө жинхэнэ каратны ус ууж өссөн шүү дээ хөөхд шүү дээ. Би бас их өнцгөр үзэлтэй явж байгаа. Сайтын хүмүүс чинь Facebook руу ороод хүний постлсон юм чинь харж байгаа л өө за гэдэг энийг тэр нийлэлчтэй. Тэгээд тэрнийх нь араас нь бөөн комент. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. ТV Радиолээс телевизийн бэлтгэн хүргэдэг манай тооны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа хан жичнээр урахаар Монгол улсынхаа дараамын чадрт хүрэлцэн ирээд байна. Тэгээд гэр орооллын асуудлыг шийдэх заавал дарга нар ярьдаг ёстой биш. Илүү эх орон чиргэд ярих нь бол бас их асуудлыг өргөн цар хүрээтэй авч бас шийдэж чадах юм байна гэдэг үүднээс өнөөдөр дараамын чадрын зүсгчин Амгаланбаатархийнхаа урихаар бид нэр хүрэлцэн ирээд байна. Тэгээд Амгаланбаатархаа хүлээж байна. Одоо жүжигнүүл дуусж байгаа. Ингээ гарч ирэхэд нь бид нар саналаа тавина. Тэгээд хамтдаа хүлээцгээе. Баярлалаа. Таныг нэвтрүүлэг бэлдэж байгаа. Тэгээ энэ удаагийнхын жичноор таныг бас урьж гэр ороод байгаа олон асуудлын талаар бас гарц гаргалгаа хийж ярилцахыг хүссэн юм аа. Тэгээд танд ийм цаг зав боломж байгаа юу? Ямар яхтар тулгуу яа. Нийлж ирж байгаа. За яг юу уцаас за тэгвэл таныг хүлээч. За. За ямар тач Амгаланбаатарх маань бол хамт хонохоор болсон байгаа. Тэгээ одоо өрөөнөөсөө гарч ирэх нь бол хүлээж байна. Мэдээж за гараад ирлээ. За. Одоо өстө албан ёсоор таньж штий таны. Дөрөв бол одоо хангуй хүн шиг харагдчихлаа штий. Хангуй шүү дээ энэ одоо юу штий одоо хятадын эртний одоо хан улс байхгүй юу те. За. Тэгээ манай модон шаны би үед байсан Юба хаан гэдэг. Бас маш том өрсөлдөгч нэс хүний дүрд ахын төгсөн л таасаа. Зөв. Тэгээ хаан улс одоо хятад хүн л. Бид нэр одоо таныг онцолж аваад ингээд манай танаач гэдэг ингээ урьж байгаа нь бол урлагийн дотроо бол илүү бас их шудраг зөв зарчимч гэдэг энэ үднээс нь бол асуудалд хандж байгаа. Одоо тоглолт хэд өдөр явж байна? Энэ сая нөгөө энэ цэргийн байр суурьсан тоглолт сая. 18-нд тоглогдсон. Тэгээ өнөөдөр 2 удаа тоглож байгаа тийм жүжиг маань. Оо тийм үү. Тий. Одоо ингээд удахгүй манай 21 нэслэд манай сонгодог жүжигийн өдрүүд гээд. Оо за. Тийм жүжигүүд маань. Эхлээ явж байгаа тий. Зөв. Заахтаар. Би бас сая нөгөө дөнгөж жүжигээ хараад гараад бас толгомдлаа л да. Тэгээ яг нас шинэ нэвтрүүлэг залуучууд маань бас энэ шинэ юм шигдээд юм сайхан одоо арт түмэндээ шинэлэг энэ нэвтрүүлэг яах чамж таах юм уу татгаж чадсангүй тий. Тэгээд одоо явуулсан хамтдаа явъя да тий. Тэгээ гэр бүлийнхээ өнлөө ярих уу? Тэгэлгүй ярьдгүй байх. Одоо болохгүй бах тий. Тий. Юу гэсэн юм. Гараад мөрөд алуулчих юм уу? Тэгээ маргааш яасан бэ гэхээр би манай доныг гэдэг нэвтрүүлэлт хоноодоо гэж хэлээд тий. За өнөөдөр яаж яах вэ? Тоглолт нэлээд жоо оройд харлаа л да. Манай жүжигчс нэлээд урталтай 3 цаг шахна. 3 цаг шахна. Тэгэл тэр их бодог хувцас шиг бас арилгах гэж бас нэлээд жоохон хүлээсэн мэт таа тий. Оо байна аав өхнөө. Баан ээж дөгөд амнаар. За. Хараа. Энэ юуны нэг ТV 10 телевизийн нэг манай тооны гэдэг танаа тооны биш шүү. Манай тооны гэдэг юм шинэ нэвтрүүлэг байгаа юм байна. Яг тэр нөгөө нэг шинэ үеийн захирал ариун болд жүжигчин боо орж ирсэн санаж байна. Тэр сайтн дээр тавигдсан байсан шүү дээ. Намайг орооч гэдэг урьж байгаа юм байна. Тэгээд харин одоо сатгалж чадсангүй одоо энэ залуу хүмүүс те юм хийж байгаа юм чи ингээд шинэ юм хийж байгаа юм чи ингээд. Тэг хонох юм байж та айлд. Айлд хонох юм байна. Ингээ гайхаж. Ямар нэг эмэгтэй хүн байхгүй. Эмэгтэй хүн байхгүй. Хоёул юм сайхан яриа өрнүүлээд ингээд одоо гэр ороолын асуудал гээд. Яг хонсон юм уу гинэ. Яг хонсон гэж байна. Яг яаж хэлж хэлэх юм бол
Тий хараа тэгэл яахан тэгэл өглөө харин сэтгэл шиг л. Жүжиг дөнгөж дуусна, дөнгөж дуусна. Ба тэгээд болохоор юу дэж нэг нэвтрүүлэг юм чинь. Хараа. За. Яас яа иргэд яриасаа. За. Гайхаалах шиг өрөө те. Хүн аваад хонно гэдэг бас хэцүү л дээ те. Тий. Ах чи одоо хэдэн хүүхэдтэй? Би 2 хүүхэдтэй шүү дээ. Хүү ах 2-тэй. Хүү маань одоо 9 дугаар анги. Оо за. Тий 15 хүрэндээ энэ жил. Одоо 5 сард 15 хүрэх юм. Охин маань 5 настай. Их хол зайтай гарсан. Оо тийм шүү дээ. Тий. Анх ч одоо ихнэр дээр юугаа оюутан байхдаа би ч ангийнхаа хамгийн анхны Аа болж байла. Тийм үү? Тий. 99 онд хүмүүс төрсөн. Би ч 2000 онд төгссөн шүү дээ сүүсийг. Тэгээд хүмүүс төрөөд тэгээд би ч 2000 онд төгсөнгүүтээ дараагийнхад ядахд орсон. Хүмүүс урилгаар биш ээ чинь би ч баг 2 жил одоо дагалдан жүжигчин хийж цалингүй ажиллаж яж театртаа одоо орсон хүмүүс шүү дээ. Одоо бид нар чинь одоо бидний үеийнхэн бүгдээрээ ер нь одоо манай найруулагч Наранбаатар, манай Боги, Ипи те бид нар бүгдээрээ одоо 2 жил шахам цалингүй зөвхөн тоглолтод орсон мөнгө авч ингэж явдаг. Тийм одоо гэрээт жүжигчин хэлбэрээр л те. Тэгэж явж байгаа. Тэгээд 2 жилийн дараа жингэлж одоо театрын жүжигчин болж байлаа л да. Ань одоо ямар За миний ханчин бол одоо юу штэ ер нь бол мэрэгчлэн нь бол юу герман хэлний багш орчуулагч мэрэгтэй байна л те. Тэгээд яг одоо жинхэнэ миний ард тал амьдралыг маань авч арыг маань дааж явж байгаа хүн тэгээд яг энэ сайхан мэрэгчлэр бол ажиллаж чадааг одоо яг хуваараа одоо бизнес эрхэлдэг юм биш үү гэдэг юм аа. Би тэр чинь бүр багаасаа үргэж жагаад гэрэлсэн хоёр юм байгаа. алтан өрөө мөнгө өрөө хийх үү? За харин алт мөнгө өрөөмэн хийх юм гэж бодож байгаа шүү дээ. Би тэр чи 95 онд анх танилцсан юм байна. Тэгээд үргэж жагаад 99 онд одоо миний хөө анх төрсөн. Тэгээд хоёлаа нэг стараад төгсөл амьдарч байгаа. 95 оноос хойш чинь бараг 20 жил биш үү те 19 жил хамт амьдарсан байна битээр. Ийшээ ингээл явдээ. Яг энэ саяны төв замаас дээш манах километр 800. За явдсан да. Одоо дан засмал байна уу? Үгүй. Талаасаа эхлэх нэг 800 м нь шараа болчих واخа. Засамлын дотоод тавьсан. Одоо танаа энэ хав бол нэлээ утаатай те ер нь өвөлдөө бол. Энэ хав гайгүй. Энэ хав гайгүй юу? Тэгээ хойно гэр хороол байхгүй. Зөв. Одоо энэ сансар масар 15 ч юм бол нэлээд утаатай харагдаж штэ. Тэгээд энэ одоо яг биш яг төв замаар болцсон явдаг те. Явж байхад ер нь утаатай. Тэгвэл танах хойно гэр хороол болохоор салхин наашаа туугаад танаа тэр явчих болохоор сайхан болчтой юм ба штэ утаагүй. Тийм манай удаа хаана очтын бэ гэж. Одын төвдөртэй ш. Тийм. Тэгээ бас юутэй өдөр бол гадаа ингээд салхихгүй. Үйд бол бас ер нь бол бас холын юм бол харагдахгүй шүү дээ. Тэгин мэдээж. Энд ийшээ жоохоо дээшээ өгсөн тэгээд яг тэндээс ингээ харахад хотод харагддаггүй шүү дээ. Зүгээр нэг үүлэн дээрээс хотыг харж байгаа юм шиг нэг яг үйл байгаа юм шиг. Онгоцноос харж байгаа юм шиг. Манай ирээрээ манай ирээрээ манай ирээрээ манай ирээрээ манай ирээрээ. Заах минь ингээд яваад ирлээ дээ. Манайх гэсэн нэг ийм айл үү дээ. Гоё штэ гэр гоё л гэх одоо тэгээд ялангуяа ингээд галаад үлдсэн юм дулаахан сайхан гэрт орж байгаа гэсэн чинь сайхан байна. Гэр хэд аягүй гоё тохилог сууд юм байна штэ даагаар авч тий. Харин тий. Залуу өмтлөл тэгэл. За сайхан орж ирв та. Сайхан орж байна. Хаврчаа сайн мэт ажил сайн мэт. Оо ажил төрөл сайн. Таны бие тэхээ сайн. Сайн. Тэгэл. Яваа шүү дээ. Нэг хүнээс
Би хамрын давганд муу. Муу юу? Муу. Ингээд шууд найтаж байгаа юм чи. Тэний бага нас ер нь яг хаана өнгөрсөн? Бага нас чинь би бол энэ Улаанбаатар хотын одоо Амгалан гэж байдаг шүү дээ одоо. Амгалан. Тэстэ хоочны Амгаланбаатар хот шүү дээ. Тэгээд миний нэр чи Амгаланбаатар шүү дээ. Тэнд төрсэн байгаа. 5 настай одоо манайх Багтар гэлөө нүүж ирээд Багтар гэдэг чи одоо манай соёл урлагийн сургууль те одоо манай 5 дугаар сургууль тэр. Тэнд 83 онд нүүж ирсэн. За тэгэл орон сууцнд амьдрал. Тэ. 5 нас хүртэл манай тэр Амгаланд бол гэрт байсан. Тийм байна те. Тийм гэрт байсан. Ер нь гэрийн амьдрал бол би сайн мэднэ. Ер нь сайн мэд. Сайн мэдлэг яг би чинь зундаа хөдөө явцдаг аав жирмэн хөдөө байдаг байсан те. Төв аймгийн Эрдэнэ цан суманд. Тэгэл зөндөө хөдөө явдаг гэсэн төө. Тэгээ хөдөөний амьдрал гэр ороолын амьдралыг сайн мэднэ. Манай юу хотын төв рүү нүүж Багтар руу нүүж ирсэн гэсэн манай одоо манай ээжийн дүүгийнх тэр яармагт ус байдаг гэсэн. Тэгэхэд бол их гэрт нь очино усанд явна. Төлөө хаагална гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд бол гаргахгүй. Одоо хин би ингээд нөгөө сая эхний дугаар ингээ яваасан чи улсууд орж байгаа хүнээс нэг усны үн асууж ирс гэдэг. Гэр оролт одоо амьдарч байгаа улсуудаа одоо худгаас авж байгаа усных нь үн хэд байд юм. Ер нь хүмүүс мэдж байгаа болов. Чи нэг асуугаад хаач. Би одоо литр нь 2 төгрөг байгаа гэж бодож байгаа шүү дээ. Литр нь 2 төгрөг шүү дээ. Мөн үү? Биш. Биш үү? 1 төгрөг. 1 төгрөг байгаа. Би тэр орон сууцны толорсон гэж байна уу? Гэхдээ би цуслагаар батчлаа сайн нэрээ. За. Одоо 100 болохоор лагт гардаг шүү дээ. Хотын чинь. Тэгэхэд одоо тэнд байгаа гүний хөдгөч чинь литр нь 2 төгрөгөөр зардаг байхгүй. За. Тий. Цаадууш бүр нэг нуул зардаг юм шүү те. Харин тийм ээ. Нөгөө бүр сэцээртэй явж зарж байгаа. Тий, сэцээртэй явдаг. Тэгэхээр зардаг. Тий, бас нөгөө гүний хөдгөөсөө татдаг хүмүүс заримуд нь 3-4-өөс зарна. Тийм байт. Тэгээ яг хуу танаа бол одоо юм 60 сав аварсандаа явчих уу те? Тий 60 саваар. Хуван саваар ингээл тий. Усандаа яваал. Бид нар чинь зундаа нэг лагер гардаг хүмүүс ч юм бол яг нэг 25 2 канистраар л ус машины гард ачаал ирчдэг шүү дээ. Тэр мэрэг зөөн гэж байхгүй юм чинь. Баг чинь жинхэнэ 40 бетантай усаа тий. Тэргэн дээр түрээд л тэгэл нөгөө жүжигэн дээр гардаг канондар гардаг шиг л тий. Одоо ч амьдрал тийм л байгаа шүү дээ. Усаа гэр орол юм амьдрал уус тийм л байгаа. Хотгон дээр очролдог. Тэгэл 40 бетантай байгаал. Одоо бас 40 бетант байгаа шүү дээ. Байдаг шүү дээ. Тий. Тэр дээр үчид юм сайхан 60 юм сав байдгүй байлаа гэх юм уу тий. Тэгээ жинхэнэ 40 бетантай усыг бол ягаал ирдээ ийм дөрвөлжин хар ирдээр ингэж таглаж байгаа л сайн ингэж дараал нөгөө юу дарагтайцсан төгжэн дээр нь төгжэнд нь мод ингэж даруулж хийж байгаа л дараал хадаасаа ингэчэл тэгэл 40 бетантай гараад тавьчихл төрөл. Тэгээс юу бүр бага багт ч юм бол 40 бетан даахгүй шууд тэрэгтэйг очиж байгаа. Тэгээ хийчихдэг. Тэрэгтэйг ороход бас зарим үед хэцүү байсан. Тэр ярамгийн би тэр цагаан удыг их сайн санддаг юм л да. Ахынд очиж явахад бол тэр манай ээжийн дүүгэнд тэгэхэд бол их усанд явдаг гэсэн юм би бол. За хөдөө 100 амарж явахд ч юм бол жинхэнэ худгаас хаваад нь шүү дээ. Гэж одоо хаваад нэлээд гүн худгаас ч явна. За эсвэл зүгээр юм нэлээд уртхан шиг юм саваа модонд хийсэн зүгээр юм юугаар хаймраар хийсэн хаваатаач байна тий. Хувангаар 8 хувангаар хийсэн хаваатаач байна. Би багтаа ус жинхэнэ карантины ус ууж өссөн шүү дээ хөөхд шүү дээ. 5 настай би манайх чинь тэр Багтарагт байранд ороод очсон. Тэгэл би бол гадаасаа тоглол гүүж гал манай гэрч яаж 5 давхар байсан 5 давхартнаа. Тэнгүүт нийт давхрынхаа хүүхдийн гуйвал усгаад өчөлтэй гэл тэгэл тэр шарганд одоо сайхан юм хөнгөн цагаан шарга байлаа шүү дээ тий. Нэг литр тэргүүр чинь ингээл жинхэнэ карантин цэм хүүтэн сайхан усаж уугаал. Тэгж өссөн хүүхдтэй. Зөв. Карантины ус ууж маасалтай сахартай талах. Заримдаа маасал чинь ховор байсан шүү дээ. Борго үрлээ шүү дээ. Борго үрлээ шүү дээ. Янзын шүү дээ 13. Тийм шүү дээ тий. Тий манай өвмөр чинь тэрийг над маш их зурж өгнө. Тэр 50 мөнгөний göөхий гэж үс их хамттай. Тэрийг би өст одоо болтол нэр санаас гардаг гоё юм дугуй göөхий байдаг байсан. Сайхан хамттай шүү дээ. Göөхий хийддэг байлаа. Тэгэл маас сайхалтад талах. Маас нь олдохгүй үед бол бараг талхаа жоохон оргож байгаа дээр нь 9 чихрээ хаяал госон шүү дээ. Зөв. За сайхан бол чи ч одоо мөнгө аяганд зис халбгаар
эрүүл мэнд амар сайн биш үү? Сахиг айлуулахаар л хичээж байгаа юм тий. Одоо энэ би дөрөв хэлжээс одоо төмсгүү ингээл айлуулахаар тэр нөгөө хэрэглүүл үнэхээр энэ одоо Монгол нутгийнхаа хөрсөн дээр ургасан. Тэр сайхан цэвэр юмыг ингэж авч хэрэглэн өсөс. Одоо яг ингээ өвөл болоод ирэхээр тэгэл ер нь их хэцүү. Би ч өөрөө хөдөө аж ахуйн чиглэлийн хүн учраас бас нэг асуудал мэдээ те. Агтаа нэг юм ингээ харахад энэ ингээд бидний идж байгаа юм ингээд нөгөө эрхэмсэг дээдсүүдийн бүх идж байгаа юм ийг л хүмүүсийг хөдөлмөрлөл байгаа байхгүй. Тэ? Ерөнхийдөө хоол идсэн ч яг үндэ махын малчдал маань гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо барьж байгаа бүх юмний маань талархал тэр энгийн гой хүмүүсийг хөдөлмөр дээр өгд юм байна гэж дүүнийг харж. Тэгээ түрүүн би танд хэлжээс энэ нэвтрүүлэг өөрөө дарганаар ярихаас илүү гоё ийм тань шиг одоо их орно гэсэн сэтгэлтэй юмд нэг жаахан зарчим шудраг хандчихдаг ийм хандлагатай хүмүүс ороод юмыг үнэн боддоор нь ингэж яри. Энэ нэвтрүүлэг яагаад студид хийдэг? Бодит юмн дээр бодит үнний тухай л яри. Яг асуудал хаана байна гэдгийн тухай яри гэж бодож байгаа. Магадгүй бас олон хүмүүс намайг зэмлэж гэр орооллын асуудлыг чи дутуу гаргалаа гэж. Тий. Тэгээ одоо энэ хин орон сууцуд руу сүүлийн үед их баригдаж штэ тий. Ахын хувьд одоо түрүү хоёлоо ярьсан хүн ам маань ихтлээ гэд яг одоо хүн ам одоо ихтэж байгаа нийслэл одоо хүн амын хүний даац одоо гэр ороо штэ. Тий. Хэтэрсэн юм чи ерөөсөө яг тэр социализм ч маргаан 500 мянган хүнтэй л байхад төлөвлөж одоо баригдсан хот юм л шүү дээ Улаанбаатар ч. Тэгээ одоо чи юу вэ ч та. Бараг 2 сая өгч байгаа. Тэр чин даасан хитрхийн дээр хитэрсэн байгаа. Хүн амын яаж буруулах вэ? За одоо ер нь юу юм да. Би бол одоо боддоо штэ. Ер нь бол нийслэлийг л нүүлэх хэрэгтэй гэж боддог. Эндээс. Нийслэлийг л нүүлэх хэрэгтэй. Одоо тэр одоо Казахстаны ерөнхийлөгчтэй Назарбаев ч одоо анх Алматагаас нүгэл Астана гэдэг тэр хотыг барьна гэж яхад л те нийслэл шилжүүлнэ гэж яхад бүхэн харааж исэн гэж байна шүү дээ. За энэ яста зангууны үлгэр гэдэг шиг те тийм хийгчээр нэстэ Назарбаев яста тэнэгтэж яана тэгэл тэгсэн одоо юу вэ тэр Астана гэдэг тийм том сайхан хот босцсон тийм сайхан болж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо яг Улаанбаатар хотыг л ерөөсөө нүүлэх, шилжүүлэх нийслэлийг энэ л хамгийн одоо зөв арга. Гэтэ маш хэцүү л те. Гэтэ энийг одоо хийх зоригтой тийм чадaltaй. Тийм мундаг хүн гарч ирэх байхаа гэж найдаж байгаа. Тэгэхгүй л одоо энэ чинь улам л ийш ингээд шигдээл явах юм бол улам ингээд шигдээд байна. Улам л ингээд юу яцсан хот төлөвлөлт чинь анханасаа буруу явцсан үнэхээр хэцүү. Одоо энэ тухай ярихаар одоо сүүлдээ ингээд тэг бухимддаг болчиход байгаа шүү дээ. Түүнээс яриад байвал бүр яриад л юм байдаг. Нийслэг юу гэдэг одоо хараар өнлөө нүлгээр анх бас гэж яригдчихсэн үе байсан шүү дээ тий. Бараг тэр үедээ л манайхан хийчих байсан байхгүй. Тэгсэн бол тэнд ч үдээд юу Улаанбаатар шүү дээ. Янзын гоё хот босцсон байгаа байхгүй. Энэ гэр ингээ барихаар хөдөөнөөс 2 залуу оцраад гэр барьчихгүй л 2хан цагийн дотор барьчихна. Германаас дээд улсралтай нөхөр асраад чи гэр барьчихгүй л хараа сууд. Яаж барих учраа ойлгохгүй. Тэгээ одоо энэ төвшөнд хөдөөний 2 малчин залуу герман залуу гэдэг дээд улсралтай болчихж байгаа юм. Би тэгэхээр яагаад монгол хүмүүс вэ гэхэлэр бидний хийж чаддаг юм л хийхгүй. Дандаа гадны юм асраад чи энийг л хийгээд. Бидний малчин эгчинд очиод чи жихэр хийгээвэл хийж чадахгүй. 10 хийгүүл хийгээд авчих. Нөгөө нөхрөө чи 10 хийгүүл хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бидний хийж чаддаг юмыг л хийлэгдэг. Энэ төр засгийг бодлогыг зөв байлгахын тулд тэгээ бас энэ аж ахуйгаа их зөв авч явахын тулд бас энэ нэвтрүүлгийг бид нэр орших гэдэг. Тэгээ түрүүний би танаас ахаас суучсан. Одоо энэ урдуур ингээд их байшин баригдаж шүү дээ. Орон сууц баригдаал урд. Би хажуугаар нь гарахтаа боддог. Өөрхөдөө энэнд нь зайлан монгол хүн л ороосоо гэж. Энэ дээр юу гэж бодож байгаа? Тийм гадныхан ялангуяа хужаа нарыг хөдөлж авдаг гэдэг хужаа солонгосон. Тийм юу сураг ажиг байдгийг нэгтэй одоо сайн мэдгүй. Миний амьдрал чадрын оролт бол хужаа нар байхгүй л да. Би бас их өнцгөө үзэлтэй ядаж чад хэцүү шүү дээ. Хужаа солонгосуудад их дургу. Ялангуяа хужаа нарт дургу. Их сонио. Чи Монгол хүний одоо цуснд нь генд нь байдаг юм шиг байна.
Одоо хөндөж байгаа одоо сэдв яг уу энэ улс орон тулгамж байгаа ч юм уу тэр нэг урлагийн хил гэж байна шүү дээ. Урлагийн хилээр одоо төр засгийн хэмжээнд юм уу бодлогын төвшөнд хүмүүс юм бол одоо хятадын шиж үзэг Ши янгоо. чи янгууны жүжиг гэ тэ тэр үл дандаа тэр болохгүй байгаа ноёдыг ч юм уу яаж унгаж болохгүй гэ дандаа юм гүүрнээс өгүүлэмжтэй яваад байгаа байхгүй. Тэгэхээр манайд одоо магадгүй нэг хүн үзэж яхад энийг ингээ нэг хийчи энийг нэг ингээ шийдчи би чи ингээ болохгүй юм нэг гэсэн өөрлөө өнгөсөн юм найруулгууд хэр вэ? Байдгүй бах та бүх жүжигүүд манд ер нь тиймэрхүү санаатай байгаа шүү дээ. Одоо дараамын урлаг тий бол одоо үнэхээр арт түмэн одоо арт иргэдийнхээ оюуны хөтчн байх ёстой. Одоо манай театрын маань эрхэм зорилгоч гэсэн тийм байдаг байхгүй. Тийм болохоор одоо ингээд соёлын үрийг тарьж яана тарих ёстой гэдэг утгаараа тэр смат дараамын урлагийг одоо хүмүүст ойлгож таниулж энэ бол одоо Монгол эх орны маань нүүр царай юм шиг урлаг гэдэг бол одоо эх орны нүүр царай байдаг юм шиг гэдгийг харуулах зорилготой ингэж явдаг та. Зөв. Ахаа одоо ойлоо шоу сэдвээ ертөнцийн урд хязгаараас зүү хязгаарлуу нөгөө солино гэдэг шиг эргээ шууд гэр хорооллынхоо хоёлаа асуудал руу орж эхэлнэ. За тэгээд илүү явах тийм. Ер нь одоо ингээд хавар болж байна. Одоо бол хаврын солих одоо хуусамтгай гэдэг одоо ингээд үлээгээл те. Тэгээ одоо ингээд үнсэн дунд бол хэр явж үзэж байна. За би одоо гэр хороол дунд бол алхахад бол үнсээр хэмсэглээ явна шүү дээ. Тэгэх бах те. Утаагаар хавар нь бол үнсээр хэмсэглээ шүү дээ. Үнсээр тэгээ одоо бас ингэ хараад байхад хүмүүс юу гэдэг нь угаацаас хамаагүй гасдаг тий. Тэр нь одоо хавруулаад ингэ хайлаад ирэхээр үнэр талар нь бас хэцүү болдог ч гэх юм уу. Их л олон проблем байдаг юм шиг юм л да. Гэр оролт бол би бас одоо сая өнгөрсөн жил PP телевиз гэж бас нэг телевиз байдгийн тэнд бас нэг өөрчлөлтгээд тийм бодит тийм реалити шоуг бас нэг хөтлөж энэ нэвтрүүлгийг бэлдэж явсан. Бараг 6-7 сарын хугацаатай явсан. Тэгэхэд бол дандаа сонгон хайрхан дүүргийн айлуудаар явсан л да. Тэгээ яг одоо өөрчлөлт гэдэг нэртэй өөрчлөлтийг өөрөөсөө гэсэн ураатай. Тэгээд явж байхдаа бол бас гэр оролтын айлууд бас хүнд байлээ. Үнэхээр хүнд байл. Тэгээ ялангуяа сонгон хайрхан дүүрэг бол одоо маш том дүүрэг шүү дээ. Одоо Улаанбаатарын хамгийн том дүүрэг. Тэгээд хамгийн их гэр оролттой дүүрэг байхгүй юу? Ерөөсөө Баян зүрх юу ирчин л хамгийн том байд юм ба шүү дээ. Сонгон хайрхан ирчин. Тэгээд яаж яах вэ? Үнэхээр одоо тэр мэдгүй гэр хорооллын асуудлыг гэр хорооллыг барилгажуулъя гэдэг бол хамгийн одоо зөв уг нь юм ураа юм байгаа юм л да. Гэхдээ энийг одоо бас хийх явцгаанаас л жоохон удаашраадлах шиг байна. Уг нь одоо сая Арслан нам гарч ирээд ялаад одоо Батүл дарга маань бас нэлээд олон сайхан ажлуудыг санаачлаад ингээд хийж байна. Үнэхээр бас жоохон өөрсдөө мэдрэгдэж байгаа юм шиг чамд ч гэсэн тий. Тий шүү тий. Орон сууцны дунд бол хүүхдийн тоглоомын талбай байх хэрэгтэй гал. Тэ? Хүүхдийн ирч өсөглөө гэл амар урт юм ярьж байгаа байхгүй. Би тэрийг юус бурдахгүй зөв. Тэгвэл гэр хороололд бас л нөгөө хүүхдийн тоглоомын талбай. Бүр гэр хороолд ингээ гарахад үнсээ асгацсан гудамж угаацаа асгацсан шороон дээр хүүхдүүд тоглож байгаа байхгүй. Тий шүү дээ. Тий. Өвөл нь нөгөө асгасан угаацсан дээр гулгаал. Тий яг үнэ. Тий. Тэгээд яг одоо тэр процедурыг юм уу одоо зөвхөн урлагийнхэн ч юм уу ингээ талдаа өөрөө шилтгаалах бүх зүйлээ хийж хүүхдийг одоо яаж гэр хороолд хүүхдийн тоглоомын талбайг бий болгож ирэн болмоор тань санаа оноо байна. Яагаад болохгүй гэж нэрээ? Нэрээ одоо хэдэн байрны дунд нэг одоо тоглоомын талбай одоо хотын төвчл байгаа шүү дээ. Одоо орон сууцны дунд. Тэр шиг тийм одоо сайхан хашаатай тий тэнцэнэ сагсан шийдтэй энэ арай багжуулан тоглодог тийм тоглоомын талбай яагаад барьж болохгүй вэ? Айл тонх юм байна. Би багтаа ус жинхэнэ каратны ус ууж өссөн шүү дээ хүүхэд шүү дээ. Би бас их өнцгөн үзэлтэй ядаж байна. Сайтын хүмүүс чинь Facebook руу ороод хүний постлсон юм чинь харж байгаа л өө заа гэдэг энийг тэр нийлэлчтэй. Тэгээд тэрнийх нь араас нь бөөн комент. Цэвэр бол уран бүтээлийн ингээд сайхан тэр шимтэй юм ярихад бол та бол тэр гайхамшиг бол ярих баг. Гэхдээ дүүн бас энийг ингээд бодохдоо нэг энэ улс орны одоо нийгмийн сайхан бол энэ Монгол улсаа бид нар муулах гэж амьдраагүй, мууг нь дуудах гэж амьдраагүй, нэг ч гэсэн муу юм сайн болох гэж амьдарч байгаа. Тэгээ тэр үүднээс нь би ингээд юм асуугаад байгаа шахаа. Зүгээр. Харин энэ сонирхолтой зүгээр юу гэдэг элдвийн ховж ийм тийм юм яриаг ойлоо энэ шал бодтой. Тэр ховж юмээс шал өөр зүйл ийм гоё бодтой зүйл ярьж байгаа чинь надад маш их таалагдчих байгаа байхгүй.
Түүнээс хоёулаа хав яриад ер нь одоо тэр сонин дээр ингэж гарсан байдаг шүү дээ. Эсвэл тэр сайтн дээр ингэж үчтэй. Тэгээд комент нь ингэж үчтэй. Тэгээд ийм яриа бол одоо бүр арай сайт комент гэснээр ястаа нэг захтан чигээс асуулт асуучих. Та нэг бичсэн байлаа ш нөгөө нэг хүмүүс бол одоо хин гэлээд одоо нэг хоёр эмэгтэйгийн тухай. Тэр хоёр бол одоо өөрсдөө нөгөө нэг ингээд сонинд сайтад тавиулж ингээд бичүүлдэг гэж. Тэр бас үнний язууртай. Тэ гэхдээ бас их шудраг хэлсэн. Тэн дээр би бол таныг бас үнэлж хэлээ л да. Одоо од болох гэж яддаг. Тийм ээ би тэгвэл нэг үгээр хэлэхэд ингэсэн байхгүй юу. Миний мэрэгчдийг жүжиглэх миний хобби яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр нь л миний үнэхээр одоо бачин хөдлөн юм шүү дээ. Би чинь хоббигаар хийдэг юм биш. Миний мэрэгчдийн тийм зүгээр хүний хоббигаар хийдэг зүйл биш байхгүй юу. Энэ чинь одоо маш нүр их хөдөлмөр тийм ээ. Авиас хөдөлмөр тэсвэр төвчээр бүх юм шаардчихэж ингэж гарч ирдэг зүйлийг тийм одоо юу гэдэг годгон сүү октод гэж ярихаар жоохон зүйтэй тэгээд яатсан. За тэгээд тэрнээс ч юм болж их олон юм болсон яг. Тэгээд би дараа нь тэрэн дээр нөгөө иш татаад Батэрднийг оруулсан байсан шүү дээ. Тэр маань бас хүмүүс жоохон хүн дээр хүрсэн л дээ. Тэгээд би Батэрднээс бас аль биесээр уушлахгүйсэн л дээ. Яагаад тэгэхээр бид нар ч одоо нэг үеийн уран бүтээлч нар тийм ээ. Тэгээд яг л нэг цаг үед гарч ирсэн нөгөөх манд дуугаар би бол одоо дараагийн урлагаар гарч ирсэн гэдэг утгаараа бас эрүүний хувьд уран бүтээлчний хувьд бас за яг энэ ингээ битсэн. Тэгсэн чинь энэ чинь сайтын сэтгүүлчнэр ч одоо бүр амар болцсон юм шүү. Манай телевизийн одоо та нар маань одоо ингээ явж байгаа штэ. Камера өрөөд гэрдэл чирээд ингээл яваал хүмүүстэй годомжинд ингээл микрофон аваад ингэж сайтын хүмүүс чинь Facebook руу ороод хүний постлсон юм чинь харж байгаа л за гэдэг энийг тэр нийлэлчтэй. Тэгээд тэрнийх нь араас нь бөөн комент. Би бол өмнөд комент уншдаггүй. Юу ч тэнцээ бичсэн байж магадгүй. Би юу уншдаггүй байхгүй тэр яшиг. Тэгээд яасан. Тэгээд би бол Батэрднээс бас аль биесээр уушлахгүйсэн. Тэг яг тэрэн дээр ч хүмүүс нь за үннээ хэлчихэд юундаа уушлахгүй тийм үү те гэсэн юм зөндөө байлаа. Зарим болохоор ч юм уу ингэж хэлэх байсан бол те дараа нь гэж уушлахгүй ночрох байсан бол яах гэж ингэж бичсэн ч гэдэг юм уу. За тийм хүм зөндөлөө би тэгээд цус хараад тэгээд хайж байгаа юм чи за яа шиг. Тэг яг энэ чинь Батэрд нь бол одоо юу гэдгийг одоо бидний үеийн дундаа бас удирдах албан тушаал хийгээд явж байгаа одоо соёлын зохиолын дуучдын тий. Гэхдээ юу ч одоо цаа чин соёлын урлагийн сургуулийн соёлын сургуулийн захирал болсон шүү дээ. Оо тийм үү. Тий одоо хуушнаар соёлын коллеж тийм ээ. Соёлын дэс сургуулийн захирал хийж байгаа. Тэгээ яг хөө би тэрэнд бас дэмжиж баярлж явж байгаа байхгүй юу. Тэгээ бидний үед чинь бидний үеийнхнаас тий. Тий шүү. Одоо бас ийм урлагийнхаа нэг одоо боловсруушин бэлтгэх юм сайхан том сургуулийг бас удирдаад бас аятайхан хэмжээнд аваад явж байгаад нь бас баярлж явж байгаа. Тэгээ тэр үднээс би зөв хүний үднээс хувь уран бүтээлчийн үднээс бол дараагийн бие уушлт тушсан л дээ өөртөө ч уулзсан заад чинь хамгаа одоо бид нар цөмөрөө бие биенээ хайрлахгүй бол тэ урлагийн чи бид нар биенээ хайрлахгүй бидний хин хайрлах юм бэ. Бас үнэн сайхан юм ярьсан л да бид нар ир хүн шиг сайхан уулзсан. Тэгээд тэ биднийг одоо юу гэдэг хүний өмнө гарч ирээл одоо хэдэн төргийн ингээл нүр дүн шидчихэд урд нь ингээл дуулж яадаг, алиэлж яадаг л гэж хүртэл хүмүүс одоо ингэж хүлээж авдаг хүмүүс хүртэл байгаа шүү дээ. Тийм болохоор амгаа минь те зүгээр бие биенээ хайрлаж явъя л да гэдээ бас бид тэр сайхан ярилцсан. Ойлголцсон. Тэр бол тэгээд асуудал биш. Тэр комент бичиж байгаа хүмүүст бол хандаж хэлэхэд нэвтрүүлгийг үзэж байгаа бол те юу гэдэг бараг л юу гэсэн Батэрд намайг дарамтлсан ч гэдэг юм уу тэгсэн зүйл бичсэн юмч байна гэж л манай ихнэр л бас хэлж хэлээд бид тэр бие биенээ дарамтлаа хайчих юм бэ тийм шүү дээ. Яах юм бэ? Халахын явтгаас хайчих юм бэ гэдэг шиг тийм асуудал байхгүй шүү дээ. Зүгээр сайхан иргэн шиг ярилцаад ойлголцоо за би гайсна ингэя тий. Гэхдээ би бол энэ бол миний үзэл бодол тий. Тэгээд тэрийг би зүгээр илэрхийлсний төлөө нөгөө нэг сайт хитэн залхуу сэтгүүлч чинь аваад сенсацлаа тэгээд жоохон эвгүй хэмжээд зөрөгцсөн баг. Айл тонох юм байна. Би багтаа ус жинхэнэ каратны ус уусан шүү дээ хөөхд шүү дээ. Би бас их өнцгөр үзэлтэй явж байгаа. Сайтын хүмүүс чинь Facebook руу ороод хүний постлсон юм чинь харж байгаа л за гэдэг энийг тэр нийлэлчтэй. Тэгээд тэрнийх нь араас нь бөөн комент. Ингээ асар том канонуудыг харахаар канон ингээл үзэж яхад дан сургаал яваад байгаа. Үг яваад. Тэгээд тухайн нийгмийнхээ одоо жишээ нэг хэсэг тэр л амнарыг буруутгаж байсан канон. Тэгсээр угаад тэр каногоор нийгмийн сэтгэлгээг угаачсан. Тэгс. Угац. Тэгвэл эргээд би энэ төр би зүгээр уучлаарай хаа. Төр ингээд та нарт хөрөнгө оруулдаг бол энэ ард түмний нэг нэгээ буруутгаад байгаа.
Монгол хүн хүний дэмжихгүй байгаа, эв нэгдэлгүй байгаа. Энэнд нь энэ монголчуудын нэг дэмждэг болгоотгоо урлагийнхаа. Маа та нар би тэдэнд өргөөгэй. Энэ ард түмний хүн хүний хайрлах сэтгэлийг бий болгоотгоо. Маа би та нар тэдэнд өргөөгэй гэж ирдэг нэг хүн баймар санагдаад байгаа юм. Та энэ дээр юу гэж бодож байна? Тэглгүй яах вэ? Одоо ямар ч байсан бид нар одоо ингэж үг хэл гаргаж ингэж үгдэж дуусаар уулж дуусаар байгаад л ямар ч гэсэн энэ шинжлэлийн засаг гарч ирээд манайх шинэ өөр ингэсэн яамт авсан. Энэ бол бас нэг тий. Соёл спортын аялал жуулчлалын яам. За энэ бол бас их том алхам шүү. Урд нь соёлын яам гэж маш том яам байсан шүү дээ. Соёл урлагийг маш дэмждэг одоо жинхэнэ улсын нүүр царай гэдгийг ойлгодог юм байсан. Тэгээд ямар ч гэсэн бид нар энэ жил яг одоо энэ юугаар шинэ засаг гарч ирээд яамтаа бас энийг бол бид нар бол маш баяртай дэмжиж халуун дотноор ингэж хүлээж авсан. Гэхдээ энэ соёл спорт аялал жуулчлал бас нэлээд том юм ингээд хамруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг аминчих бас зөвхөн соёлын яамтай болмоор санагдаад ирсэн байхгүй. Тэгээ соёл спорт хоёр хамт байж болно л доо. Энд чинь хоёул бол ерөөсөн Монголын нүүр царай байхгүй. Тэр улсын нүүр царай байхгүй. Манайх одоо спортынхаа маш сайхан гоё дэмждэг болж шүү дээ, тий. Дэмждэг болсон шүү дээ, тий. Одоо олимпиадээс одоо амжилт үзүүлсэн тэр олон сайхан тамирчдын маань маш сайхан дэмжиж байгаа. Тэр чинь ерөөсөө ар гэр нь баталгаатай амьдрал нь баталгаатай болох юм бол хүмүүс амжилт гаргаж эхэлж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэгсэн шүү дээ. Бээжинг олимпиад одоо манай төвшөө алтан медаль аваад Бадрууган алтан медаль аваад яагаад санаа зовх юм бэ? Энийг одоо батлах сайд хийсэн гэж төвшмээр нэвтрүүлэлт орж ирсэн ярьжсэн шүү дээ. За чи зүгээр одоо бүхэл барилт те зүгээр юугаал бод арын бол ахан даана гэж. Тэгээд тэр хүн ингэж яваал алтаагаад ирсэн шүү дээ хамгийн анх. Жавхлангийн маань одоо хийгээд яваад байгаа юм бас Монголд тий зөв шүү дээ. Айгүй зөв юм байхгүй. Тэгээд яхаа тэгээд жавхлан маань арай жоохон заримдаа ингээд хэтрүүлээд байд юм уу да гэж бас бодогддгийг. Хүмүүс чи үүдээ нөгөө сайхан дуучнаар нь хөдөлгөөд авцсан ард түмчгөөд сайхан дуулаад байж явах одоо юу гэж уус төр одоо их хуралд нэр дэвшээд ингээд яваад байдаг юм бэ гэл одоо ялангуяа хөгжүүлж бол ихтэгдэг гэж байгаа шүү дээ. Гэтэ саяын дээр хамаг монгол төсөл бол бас л огшоосон сайхан төсөл болсон шүү дээ. Тий зөв төсөл болсон. Тийм болохоор одоо энийг бас зөмөрөд буруу талаас нь биш зөв талаас нь зөв өнцгөөс нь харж юм ер нь зөв өнцгөөс нь харж зурах. Яг зөв юм шиг байна шүү дээ. Аливаа юм. Тэгвэл буруу өнцгөөс харах юм бол бүх юм буруу байхгүй. Тэрийг буруу өнцгөөс харах биш яг зөв өнцгөөс нараад зөв ойлгоо зөв дэмжиж. Гэхдээ зүгээр дэмжиж одоо ингэ сүйд болоод ингээл за одоо жавхлангийн зөв мүү гэд ингэж явах бай л та. Эсвэл түр чимээгөл болчихлоо бүр. Муулахал болчихгүй. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Улаан дэмждэггүй маа гэхэд дотор ичнээ одоо эсгүүцэж байгаа гэсэн тэрийг нууц сурах л та. Одоо би шүүмжил гэдгийг би бодоод байгаа. Шүүмжил гэдэг бол хүний алдааг засахыг л шүүмжил гэж. Тийм шүү дээ. Уг нь засчих юм бол угаасаа энэ хүн хийж чадахгүй байхад энэ хүн хийлээгээл өөрөө шүүмжил нийлэх. Одоо тэгэхгүй нөгөө хүнийхээ алдааг засахгүй үежж яриа сухдаг байхгүй. Монголчууд нөгөө хуруу нэмхээс бити хушуу нэмээд байгаарай гэж. Тий. Тэгэхээр яг энэ үүднээс нь тэгээ бидний энэ нэвтрүүлэг TV10+-ийн гаргаж байгаа нэвтрүүлгийн маань зорилт ерөөсөө л энэ юм байна. Одоо яг ингээл таньтаас ус ийг л монгол хүмүүс энэ их орныхон төлөө яаж цаах юм хийж болох вэ гэж. Тэгээ хүн ихгүй ярих юм нь өөрийнхөө тухай. Би тэрэнд их дуртай. Яагаад бид энэ таныг ингээд энэ нэвтрүүлэгт орж байгаа ярьж байгаа юм чинь тань өөрийнхөө тухай байгаа. Юм нэг худлаа биш тий. Арх ууж болохгүй гэчээл тэгэл өөрөө ингээл харчаа хэцүү байхгүй тий. Хэн жавхлан гавьтын дуулсан болондоо хоёулаа гэдэг шиг үү тий. Болондоо болон бүгдээр гэж бас явж болохгүй хаа. Болгоно цөмөрө бүтээнэ хэлж явсан дээр байхгүй. Яг үнэ. Болгоно бүтээнэ. Тэгвэл болондоо гэдээ байвал тэгэл болгондоо гэж хүлээж байгаа биш ээ. Болгоё цөмөрө бүтээл гэж үндэтгэх хэрэгтэй юм байна. Тэр одоо үнэхээр би өнөөдөр чамтай уулзаад танаа гэртээсэнд их баяртай байна. Тэгээ одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ингээд харах юм бол гэр оролцсон ийм сайхан одоо цэвэрхэн тогттой ийм сайхан ажиргалтай амьдрал байдаг юм шүү гэдгийг бас ингэж харуулж байна тийм ээ. Энэ байдгийн шүү гэдгийг би бас одоо нүдээр үзсэн чинь бас чихээрээ сонсоо ийм сайхан бас амьдрал байдаг юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Гэр ороодын гэхээр л одоо юу гэдгийг те одоо энэ одоо галтар царайтай юутай халтар ховцтой эртэ ховцтой явдаг тийм хүмүүс биш юм шүү гэдгийг бас хэлмээр байна.
манай ард түмний нэг аимшигтай хэлсэн муухай үг. Нэг үйл айн ирнэ гэж. Муухай юм өнөөдөр хийж магадгүй. Гэтэл юм бүх ингээл ирдэг. Тэгээд тий багш маань надаа үүлийг үргэж байдаг байхгүй. тий. Надаа багш маань хэлдэг. Миний хүн юм бүхний үүлээ гэж юм нэр. Чи тэрнээс холуур явах хэрэгтэй гэж. Тэгээ би яг бодоод байхад үүлийг өрөө гэдэг чинь хойд насанд биш энэ насанд л ирдэг юм байна. Аль алинд нь л ирнэ. Аль аль нь Хойд нас ямар шашинчдаг. би ер нь юу штэ бурхны шашаа. Тэ. Хойд нас гэдгийг бол би зүгээр юу гэдэг одоо сүнс болоод тамд очиод ч гэдэг юм уу явж нэшиг гэж боддог штэ. Хойд нас чинь миний үр хөвгт байхгүй та. Энэ яг үнэ. Тэгээд үүлийн үр гэдэг чинь хойд наснд энэ наснд ирнэ гэдэг өөр тэр нь хойд наснд ирдэг чинь миний үр хөвгт ирдэг байхгүй та. Тийм болохоор л цөмөрөө ингээд зүв яваасаа зүв амьдраасаа гэж байна. Яг хэлмээр байгаа байхгүй. Өнөөдөр усаараа бид нэр тоглоод алтаа авах хичээлээ үр хүүхэд нь усгүй болоход хойд насны шин тэр үлдсэн үр хүүхэд чинь татчихгүй шүү дээ. Энийг бид нэг жаахан тий пак гэл нэг хүн хэлхээснээс цааснаас. Одоо манай галараа дугаан юу зохиолын бичсэн шар тэнгисийн дарчлаа гэдэг манай жүжиг байдаг юм да. Манай ард тэнгис жүжиг мөхтөрс багш нар яриасан. 3-4 жилийн тавигдсан. Тэр бол одоо яг нэг цөл болцсон. Дэлхийд дээр амьдарч байгаа хүмүүсийн тухай байхгүй. Усны төлөө дайн тэмцэл. Тий за. Тэрэн дээр юм биш. Авдраа алтуулаа гэхэд амны шин зангаа тайлж чадах юм уу гэж үгээд байхгүй. Үгүй яах юм бэ? Тэр чинь усгүй болцсон чи ямар ч алттай байгаад чи тэр усыг олж авч ууж чадахгүй шүү дээ. Тэгэхээр авдраа доолор байгаад чимдан доолор байгаад амны чин зангаа тайлж чадахгүй болсон тэр үед л хүмүүс ойлгох байхгүй юу. Тэгээ тэрийг одоо бид нар урлагийн хэлээр ойлгуулж шít. Ойлгуулах гэж үг нь үзэж шít. Та нар үзээд өгөөч ээ. Бити алт те нүүрс мөрс ингэж ухаж ингээд байгаа ч. Алт гэдэг чинь өөр газрын юм судас байхгүй. Одоо энэ Монгол гэсэн одоо ингээд гүрээ хээлдгээ дэлгэсэн шиг жоохон газар ч юм байна шүү дээ. Энэ чинь одоо манай улсын үндэс юм байна. Энэ үндэсээс ч одоо юу гэдгийг ингээл тастаал ингээл явах юм бол тэгэл тэр ус байхгүй болно шүү дээ тийм ээ. Тийм болохоор энийг ингэж ойлгооч ухаараач гэдэг юм уу те. Тэгээ хоёулаа ямар тач унтаж амраа те. Тэгээд яг түрүүний чиний хэлсэн шүнд оройг хичээлгээ харсан чинь нэг өнгөрцөн байгаа юм шүү дээ. Хоёулаа яриад 2 цаг ярьсан байна. За тийм байна. Аргагүй юу л да. Хоёулаа ч манай жүжигч 8 дэгсэн гэдэг чинь 3 цаг явдаг жүжигч 11 өнгөрч харж байгаа байхгүй. Тэгээд хоёулаа ирсээр бат ингээд. Тийм байна. Таны бид нар нүүрэн бодсон багш. Танихгүй юм шиг. Осолдохгүй зөв үнтэй ярьж байгаа таа гэж. Тэр нүүр хувирлт янз та тэр гусамсан өмсгөн ингээд хамар их өндөр юм шиг харагдаад болтгоо. Тий. Тэгээ ингээ нөгөө инээгүүрээ ингэсэн ч бол тэр юм. Тэгээд тийм байлаа. Тэгэхээр одоо бид нар чи өөртөө нүүр бодгийг өөртөө хийн штэ. Энд бид нар чи хичээл ордог байхгүй гэсэн. Өөртөө хийм үү? Бодоо одоо ер нь өөртөө хийнэ. Оо за. Яг барийг сахал үсээ бол нүүр бодогчсараа засуулна. Юу бодуулна. Юу наалгуулна, өмсүүлнэ. Одоо нэвдэгч шпилгээ хийлгэн штт. Одоо энэ муухай эмгтээс илүү сайн боддог болчихсон штт бид чинь. Хамраа яаж өндөртгөө, хацраа яаж хасах гэдэг юм уу те. Одоо будааг үзтээ. Одоо будааг. Үр зүж гарч ирж байгаа штт. Угаач. Тий, угаач гарч ирж байгаа юм чи. Зөө. Заахан тэгээд. За. Тэгээд амраа. Тэгээ. Нойрч хурж яана аргагүй. Чи өглөө чинь би 11 цагт ажил дээр байсан өглөө. Тэгээд яагаад эсвэл охин маань нөгөө жүжигт тоглож байгаа гэсэн шүү дээ тий. Охиноо дагуулж ирээ цэцэрлэгээс цэцэрлэгт нь өглөө өгсөн байж байгаа өдөр нь дагуулж авчаа гинт дуудагдаад. Тэгээд тэрээс ч хойш 2 цагаас нэг жүжигийн шинэ жүжигийн уншиханд ороод 4-өөс дахиад шинэ жүжигийн унших нь 8-аас тоглолтод орчиж байгаа байхгүй. Хойд манайхс үнэхээр буужгинж жоох ядарч байна. Харин тийм. Тий. За өглөө тэгээд тийм баха тий. За одоо ч та унтаж хамраа. Тэгээд яар. Хамаагүй ч очтой ядраагаад байвал дараа нь чичээ болдох юм байна. Ашчалалтай бишэлэрэ найтавин уя амжид үтэлитэлэ биллэг. Захсаа хоёул цаагаа. Тэхүү. За тэгээд байх. За тийм. Атар талх маань одоо тэгээд бас уутан хийдэг болчиход байгаа маа тий. Өндөр нь бас янзын гоё байсан шүү. Дэрвэтч татар талх юм аа. Захын эдэн гээл. Тий. Уралдаа штэ.
шүү дээ. Нас вирустай жисэн. Энийг үл ячиж. Дэх үү. Үгүй тий. Яг уу сахар яах вэ? Түгэл молко. Молко сонирм бэ. Наасан дээр молко ихэр яат юм бол. Шинжар өчнээ юу? Сахар. За би нэг авидрээ да. Янзын юм байна. Цагаан сарын богоноос дуусах байна тий. Дуусаагүй. Одоо энэ молко таны багтаа ячсан нэг хуучны Орос дөрөв молконоос хэр вэ? Манай ижил гүйцэхгүй юм лээд аваа. Гүйцэхгүй. Яач вэ? Арай гүйцэхгүй шүү. Атга юу тоглодог юм чи? Би тоглох. Та тоглох уу? Тоглоно. Тийм үү? Хөгжим үсмэн зах цохтой шүү дээ ер нь. Тэглгүй явах та дуурлага юм чи. Энэ охиндоос ингээд нэг жаахан юу яах санаатай л ацарсан. Тэгээ өөрөө нөгөө өгчмийн 7 гişиг гэж 10 жил заалгаж байсан. Яг 7 гişний аль үнийг яагаад дарагдаад байгаа мэдэхгүй байна шүү дээ. Тийм. Би ч наах нөгөө хөгжим бүжиг нунзруу сурч ирсэн байхгүй. Хийлийн ангид сурч ирсэн шүү дээ. Тэгээ 5 дугаар ангиас зургийн сургууль руу шилжсэн. За нэг хөгжмийн зэмслэгч за нэг төгөлдөр хоор жоохон тоглоно юу байна бас морин хоор за нэг ер нь хөгжим бүжгийн зах цухтаа дөө Ахаа даав ээж нь юу нэ урлагийн хүн байна уу? юу манай өвөө урлагийн хүн байсан найруулагч хүн байсан тэгээ ер нь тэгээд би ч өвөө мэдэр өссөн өвөөгийн ганц амны ганц зээн байсан байхгүй тэгээд л ер нь өвөө ер нь бол өвөө манай 8 дугаар төгс жилийн өдөр бурхны орнд яваад тэгэл би ер нь урлагийн хүн болох шийдсэн байхгүй за чи өөрөө цайгаа угаад Тэгээ та ахаа цайлах уу? Нэг хийж тий. За тэгээ. Тэгээд тэр өчигдөр ч ойлын яриаг үзүүлдээс чинь за тэр ахад нэг нөгөө одоо дээр боёах үе дээр бол нэлээ хогны тухай нэлээ ярьсан. Тэгээд яриаг үлдсэн юм бэ гэсэн чинь нөгөө муу ус буюу угаацны тухай ерөөсөө яриаг үлдчихэж. Тэгээ бол арай их хээчлээ. За. За тэгээ гэр хороолдуугийн угаацыг одоо муу ялангуяа одоо өвлөн найдвч нь годомжиндоо угаацаа цацаал. Тэр нь хөлдөө тэрэн дээр нь хүүхдүүд нь дуудаж тоглоол. Тэгээ ямар ойлгохтой юм дээр бодож болж байх хэрэгтэй тийм ээ? Тийм шүү дээ. Тэгээ энэ одоо ингээ хавруулаад дулаараад ирэнгүүтэнд хайлаад урсаад үнэртээд одоо гэр хороолын бас нэг хүндэлтэй тал чинь шүү дээ тийм ээ? Тийм арай. Одоо ч яг одоо ингээл үнэртэл нөгөө шалбааг болоод тэгээ нөгөө угаацсан дээр гөрөө гიშгэж гэртээ орж ирээл. Тэгээ юу нөгөө эрүүл ах уу ариун цэвэр хаа байх вэ тийм одоо шүү дээ. Энийг хоёлыг яаж шийдэх вэ? Арга зам бол хайна да. Тийм. Ингээ одоо юу шүү дээ тэр нөгөө ганцхан айлтаа амиа одож одоо юу гэдэг нэг хухаж тэнцэнэ угаацаа хийгээд байх биш. Цөмөр хамтарч нэг хөршийн холбоо гэж дэрүүд байдаг гэсэн шүү дээ. Тэр шиг зүйлийг яагаад одоо гудмаараа эсвэл хоёр гудмаараа ч юм уу одоо ингээд өөдөөс хаасан удамшид юу гэдэг юм бэ? Нэг гудмаархын гэнэ шүү дээ тийм шүү дээ. Тэг ингээд хоёр талаараа нэлээ хитэ айл байж тараа шүү дээ. Уртаа юм айлууд. Тэр чинь нэлээд одоо нэг юм шуудууч юм уу тэрийг одоо жоо хоолойтой болгоод тэр гудамжныхаа үзүүрт бетондал энэ төр тий. Гудамжныхаа үзүүрт одоо тийм цогногтой тийш угаацсан орж байдаг. Тэрийг нэгж одоо сордог машинууд ирж сорж авдаг. Ингээд шийдчих чаар бол харин тийм ээ. Тийм биш үү те. Одоо яг тэгж шийдэхгүй болохоор ингээл би бол амхиндаа нөгөө нойлны дэр гэж үүтээ одоо нөгөө амиа боддог гэдэг. Амиа бодоо угаасаа шийдэж штэ те. Тэгээд юу хийгээд ахын. Тэгээ нөгөө 3 гэр байгаа нөгөө угааж юу яаж байгаа гэдэг нөгөөд нь хөлдөөд тэгээ ингээ одоо 0 бол багтахгүй. Одоо ер нь муу усны үхнээс нэг 50 сантийн цаа ирж гэнэ үгүй одоо тийм л багцаад үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ одоо нэг ахиад хүүтрээд эхлэх юм бол за тэгээ угаацал багтахгүй төлөвтэй ингэж л орох шинжиргүй болж байна. Тэгээ хөлдөөд ирэхэд чи аваагаад үлддэг улам эзлэх мэхтэй болдог штэ тий. Тийм штэ хөлдсөн юм тэлнэ. Тэгээд ер нь жорнор угаацаа хасах биш бас одоо хамгийн эхлээд бол
жолонгийн хажууд тусдаа нэг угаацны цооногтой болмоор юм шиг байгаа юм л да. Тэгвэл айд чинь тэгээ яг жолонтойгоо холиол тэгээд нөгөө жолонд чинь юу ордог үлээ тэгээ дээрээс нь угаац яачаа тэгэл нөгөө жолон хайлна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд танай чинь жоохон өндөрлөг газар байна уу ер нь тий? За ер нь бол ингээ уул давж ирэл энд төрж байгаа. Тэгэхээр ер нь их өндөрлөг биш. Гэхдээ бас ч нам дор биш баха. тий. Тэгээд явж ирэх шиг болсон шүү. Тий. Тэгээд шийдчихвэл яа гэвэл тэгэхээр тэрийг нь яг төр засгаас нь гол нь дэмжиж өгөх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тий. Бодлогоор авахгүй тэрээс бодлогоор дэмжиж өгөөд за гэр ороолын айлуудыг даад үзэх биш. Сага одоо яг шинэ засгийн газар ялангуяа одоо хотын зэрэгч одоо үйл дарга маань бол гэр ороолыг одоо нэлээд яаж байгаа шүү дээ тийм бас одоо өөрчлөлт тийм ажлууд хийж байгаа. Тэгээд тэрний бичгөрөндүүд нь бол гараал байгаа юм шиг байна. Тий. Тэр одоо хэрэгжүүлж байгаа нь хэр байна гэх. Хэрэгжүүлэх гэдэг дээр л очил. Тий. Асуудал байна л да. Тэгээд шүүмжлээд яриад явж та бас хэцүү те сүндөх асуудал байна шүү дээ одоо ч бол нэр. Гэтэ яг хаа би зүгээр бодож байгаа хгүй. Энэ улсыг өөрчлөхийн тулд энэ 76-ыг солилцсноор ч юм уу магадгүй хотын даргаыг солилцсноор энэ улс өөрчлөгдөхгүй. А тэр нэгж болгонд ажиллаж байгаа хүний зүрх сэтгэл цэвэр байх хэрэгтэй. Одоохон яаж тийм болох вэ? Одоо тэрийг асууж хэлтэй. Тий. Одоо тэрийг л одоо урлагийнхан энэ хэвлэл мэдээллийнхэн хамтдаа ямирх баг. Нийгэм сэтгэлгээг даавлах. Нэг үед социализм гээл Орос гээл ах нар гээл сайн гээл явж байсан ард түмэн нэг л өдөр Оросууд биш үжи бид нарыг шулж үжи гэдгийг тэр сэтгэлгээг нь өөрөө урлагийнхан ч тэр бүх юм төр өөрөө бодлогоороо хийж гал ард түмнийхээ сэтгэлгээг шатсан баг. Тэгэл тэр нь өөрөө эргээл юу яж дээ. Одоо яг энэ сэтгэлгээг өөрөө ингэж өөрчлөх зөв болгох ийм хийхгүй бол тэгэл болохгүй шүү дээ. Улам зөвхөн урлагийнхан зөвхөн одоо юу гэдэг одоо хэвлэл мэдээллийнх юм биш. Энд чинь одоо тэгээд бүх шатаатанда зүгээр одоо цэцэрлэгийн багшаас ахвал бүгд ингэж багаас нь юус ингэж толгойд сэтгэлд ингэж их тэгээд баг сургууль орлоо тий баг ангиас нь ингээл тэгээд одоо ч яг ингээд харахад төрийн дуулмуудаа дуулаад зогсож байгаа хүүхдүүд сургуулийн завсгалаанд тэгж бишээ хичээл өгөх ороход тэгээд зогсож байгаа юм байлээ гэдэг юм байлээ л дээ. Бидний үед ч одоо тийм байгаагүй шүү дээ. Өстө тийм байгаагүй. За тэгээ яг бидний одоо нэг бидний шилжилтийн насны үед бол одоо жинхэнэ одоо эх орон маань одоо шилжилтийн үедээ явж байсан бас хэцүү байсан шүү дээ. 90 он таарна. Тэр үед ч л би төрж ирсэн биш үү? Тэр үед ч одоо тэгээд юу яаж шээ одоо анх багш нар ажил хаян маань гэдэг чинь ямар ч ойлголтгүй социализмс гараад ажил хаяна гэдэг ойлголт байхгүй. Мэдхгүй шүү дээ байхгүй. Багш нар нэг өдөр хаях чинь нэг өдөр хаяхтай баг 7 хоног хийлөө яалаа 5 хоног ч хийлөө тэгээд тэг чи манай тэр үчи манай хагас сайнда ажилтдаг байсан шүү дээ. Тэгэл тэг чи бид 7 дугаар анги маань дүүсэн юм уу да. Тэгэд багш нар ажиллаж байгаа үед чинь бид сайхан хичээл болчих юм чи оо зүгээр эргчүүлээ болцсон. Тэгэхээр ердөөсөө тэр нийгэм маань яг хүмүүс яг нөлөөлж байгаа байхгүй. Тийм учраас одоо яг тэр багаас нь эхлээд одоо энэ их орон сэтгэлгээ Монгол их орон одоо бахархал Монгол бахархал чи юугаар бахархах вэ? Хамгийн түрүүд их орноор гэдэг юм хэлнэ. Тэгээ зөвхөн бахархаа зогсохгүй их орныхоо төлөө цохилох зүрхтэй зүтгэх юм сэтгэлтэй ийм байх ёстой юм шүү гэдэг юм ил одоогоор хаарданд нь суулгаж хэрэгтэй байх юм таашдсан. А тэгээд энэ дээрээс нь нэмээд одоо манай хэвлэл мэдээллийнхэн жинхэнэ тийм зүйлээр бүгд хэрэгтэй. Бид бүхэн урлагийн бид бүхэн одоо жижиг уран бүтээл кинонда тий энэ бүхнийг шингээж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй яг ингээд уучлаарай. Хоёулаа ингээд ярихлаар за энэ хоёр нийлж чад бахан тарих угаалтын юмнуудыг хийлгэх юм гэж. Зарим нэг нь бол харна. Гэхдээ зүгээр би боддیں۔ Маргааш ч гэсэн бидний улс бол өрдөмнөөс өнөөдөр байгаас илүү маш сайхан болжлох юм байна гэж. 4 жилийн засаг солилцсноор биш, гişүү солилцсноор биш. Тэг яаж маргааш юм бэ гэвэл хүн болго өөрөөсөө цэвэр сэтгэлийг агуулж гэрээсээ гарахтаа авахгүй ч биш өгөх гэж гарч ирдэг. Энэ сэтгэлгээ хүн болгон бий болчих юм. Маргааш ч гэсэн бидний улс сайхан болно. Үгэнт. Тэ? Гэхдээ одоо энэ 20 жил ингээд бас жоохон буруу авцсан. Энэ юмыг одоо бас өөрчлөх бас нэлээд л ажил шаардна л да. Одоо чи тэр ярьснаар за одоо амгаа хатгаа хоёртой зөв ярьж шүү гэж болж байгаа хүмүүс байж магадгүй. Гэхдээ
Тэгж бодсон хүмүүс цаа тас сайхан сэтгэлээ сайхан зэрэг болгоох гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор хэцүү. Бодохын төлөө одоо чивэд явах ёстой. Чивэд би урамтай хийх ёстой. Тэ? Чи тэрний төлөө зүтгэж энэ сайхан зүйлүүдийг сэтгэх ёстой. Ийм сайхан залуутай танилцсандаа бас баяртай. Би бол болно л гэж бодоод байгаа. Болно л гэж бодоод байгаа. Тий, таны хэлдгээр ингэ болгоно. Заавал эн чин Монголын заяа их гэж энэ ард түмэн хэлдэг байхгүй. Тий. Могоо 3 тосрож гүрвлийн дайтай Монгол 3 тосрож гүрний дайтай гэж. Тэгвэл Монгол хүний сэтгэл хичнээн мууцсан ч гэсэн манж хүний сэтгэлээс дотно гэж юу гэсэн. Тэр тийм л байх хэвээр. Болно доо. Нэг энэ сайхан их оронч. Тэгээ одоо энэ нэвтрүүлгийн бас л хийж байгаа бас нэг зорилго нь бас л яг ийм сайхан их орны тухай яриа явдаг. Их орн бид ихгүй байгаагаараа баян амьдрмаар байна л да. Бага ямаараа гоё баян амьдрмаар. Бас л одоо нийгмээ ярих гэдэг юм л да би. Одоо нийгмийн сэтгэл зүй, ард түмний сэтгэл зүй тийм дандаа бухимдсан. Ялангуяа Улаанбаатар хүмүүс шүү дээ. Дандаа бухимдсан юм яарсан, ингэсэн төгжсөн, сигналцсан, гашгилсан, машинтаа сигналаад үдчих гашгилсан тийм хүмүүс байх юм. Тэгэхээр тийм хүмүүс маань одоо чиний хэлээр одоо сэтгэлээ хариуцах хэрэгтэй байна. Өглөө уурлаад гарсан хүн чинь өдөрж ажил бүтэхгүй шүү дээ. Өглөө уурж гарч яад, ууртаа цайгаа гарч яад, ууртаа машин хасаагаад хөдөлж явж чадаад жоох ингээл нэг хүн урдуур нь оронгот нь уурлаад ингээм бол тэр өдрийн ажил тэгэл бодаа шүү дээ. Уур түгээдэг тий. Би одоо оюутан байхад ингээл зарим хүмүүс өглөө ингээл автобус амар ууртаа орж ирэл. Тэгээ кондуктор чи айгүй гой хөөрхөн ааштай баг. Өө миний дүүн урагшаа хаашаа гэл. За гэл гэсэн. Нөгөө ууртаа орж ирсэн хүн чи үүдэнд нь зогсож. Үгүй чи аргашилчаач гингүүд чамд ямар хамаатай бэ? Гингүүд үгүй чи олон хүн байж тэгээд тэгэл хөөрхий кондукторыг чи уурыг хөргөсөж байгаа. Тэгж байгаа. Уурсан кондукторыг чи дараагийн орж ирсэн хүмүүсд уураа түгэн. Тэгээд ингээ аргалаараа бид нэр телевизээр харахаар кондуктор нь дааш муутай гэдэг. Хөөрхий биш тийм шүү. Тэгэхээр 50 ирээд байгаа байхгүй юу? Тий. Би яг энийг бол бодож байгаа. Тэгээ дээрэс нь телевизээр нэг хийх буруудах юм. Одоо нэг үе иргэний хөдөлгөөний өсөл суучаа одоо төр засагт амд орчлаа шүү дээ. Бид бол ингээ орохгүй бол болохгүй байна гэж. Орчход одоо бас л үгүй ерөөсөл болохгүй байна гэдэг юм. Орчоод болохгүй. Тэгээ одоо яах юм? Нэг өдөр ерөнхийлөгч болчиход бас л болохгүй байна л гэдэг юм. Гэхдээ нэг юм хийж сурмаар. Одоо Бацаанда магна өдрийг бол бас ажлаа гайгүй хийгээд явж байгаа бас ийм залуучууд байх ёстой гэж бас би тэгж боддог. Өнөө дэмж явтыг. Бацаанда маань одоо юу ардсан нам руу орж ирэл тэгээд 7 сарын 1-ний хэрэгээс хойш те магна тэр хоёрыг одоо амиа хацаалтын тулд ардсан нам руу шуурглаа галилаа яасан. Тэгтэл одоо ингээд яг их хурд гараад ирсэн хүмүүс Бацаанда одоо намаа бас хайр найргүй шүүмжилчтэй юм шиг ардсан намын дотор нь бөгссөн нийтээр босон тийм одоо болох байхгүй зүйлүүдийн бас ингээд өдөөс нь хэлээл дуурал тэмцээд ингээд байж тэгэхээр зүг шүү дээ. Тэгэл одоо магна бол яг одоо Монгол Улсын ерөнхий байцаагч тийм ээ. Бас зүг зүйлүүдийг хийж явж байгаа гэж бодоод тэгээд залуу бол дөрвийн залуус дэмжиж явдیں۔ Би тэгтээ нэг юм зүгээр ах. Буруу өнцгөөс нь өөр өнцгөөс нь би харах гэж хичээж. Одоо яг ингээд телевизээр ингээд юмыг шүүмжлээл ингээд гараал бахлаар телевиз үзэж байгаа өвөө бухимдж байгаа. Юусан болохгүй байна. Тэгэл орж ирэл хүүхдүүдээ муу заяагаа золино. Үүсгүй юм уу. Энийг үзээ бухимдаад эргээ хар өрөнд тэрэгдээд байгаа байхгүй. Харин гэтэл эрдмийн хүн ухаантай хүн яаж байгаа? Асуудлыг хязгаарч эрдэм шинжилгээний ажиллаж байгаа хүн гарч ирснээр нөгөө эрдэм шинжилгээний муулж явахгүй байхгүй. Энээс би яаж илүү бүтээл хийхүүгээл чимээгүй ажил хийж байгаа. Тэрнээс одоо тэрнээс сэдв аваад өөр гаргалгаа гаргаж ирж байгаа. Яг үнэ хүмүүс ч юм уу. Тэгэхээр одоо ерөөсөө манай илүү жижигхийг л гаргаасан гэж бодож байгаа. Телевизүүд ингэж байгаа юм л та. Тэр нөгөө нэг юу гэдэг шар мэдээ гээл дандаа тийм муухай мэдээлэл гаргадаг шүү дээ. Одоо нэг хөтөлбөр яал ингэхээр одоо тэр NBS телевиз байна. Нэлээд тийм хэрүүлж маягтай телевиз аахгүй тэр. За инглиш шүү гэдэг. Тэгэл тэнгууд хүмүүс тэдний мэдээг үзэх дуртай байдаг байхгүй. Яагаад гэвэл муу хүний муу дуртай. Тэгэл за одоо ямар юм гэмтрэг гарсан бол ямар юу яасан бол хаана болохгүй. Их хурл дээр яаж юм те. Тэр гадуур яаж юм. Өнөөдөр ямар хүн хэвлэлийн байгуул хийж юу? Юунд тухай хэвлэлийн байгуул хийж юу? Хэрүүлт оруулаад тийм юм сонирхдаг байхгүй. Тэгэхээр би бол айлуулах юуг одоо үндэсний телевизийнхаа цагийн хүртэл үзэхээ боддог. Арай л
дээр байдаг байхгүй. Одоо дээр үед чи юм байсан шүү дээ. Одоо ч яг сөөх гэдэг юм болчих. Тэр үчин байрны дарга. Арайтай л баг давхрын дарга гэж байдаг шүү дээ. Байрны даргаас ямар юутай байсан. Одоо гудамжны даргач гэдэг юм уу тийм хүмүүс чинь маш идэвхтэй байсан байгаа шүү дээ. Нэг идэвхтэй яг. Идэвхтэй тэрний тухай ярих хэрэгтэй. Тэгээд ингээд энэ нэг гудамжныхаа нэгтгэж чадах юм бол ингээд одоо жишг хороол гэдэг шиг энэ жишг тимийг ганц угаацны юу хийж байхгүй. Цооныг хийж хэрэгтэй байхгүй. Ийм хоолойт. Тэгээд тэрийг хийснийхаа дараа хүнд үзүүлэх байхгүй. Ийм байж болдго юм байна. Одоо төвийн шугамгүй одоо бие даасан юм юутай дид үстэй те. Одоо бохор юу муугаа шийдсэн юм айлууд одоо зүслэмсэн зөндөө байдаг шүү дээ те. Тэ. Тэд нар хийж болоод ах чинь нэг гудамжны тэр олон айлууд нэгдээд хийгээд яагаад болдго юм шүү дээ. Тэгээд тэр одоо муу усны машин сургуулаад авлаа. Тэгээд тэр чинь хогны мөнгөөр угаасаа хэдэн төгрөг өгдөг шүү дээ тийм ээ. Тэрэн шигээ одоо тэр муу усныхаа асуудлыг шийдчих юм бол тэр гол маш зэрхэн юм гоё гол болчих шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг дараа нь ингээ хүмүүс харуул ийм бидэнд ийм хийх гарц байт юм байна. Боломж байт юм бол ингэх юм бол ийм зэрхэн байт юм байна. Өөр хүүхд чинь их сайхан зэрхэн орчин тоглох юм байна. Зэрхэн юм дээр гулгах юм байна. Хавартны ийм одоо өнхийн самхаа шээс хангасан ийм годомд хүүхдүүд тоглох биш. Ийм эрүүл сайхан орчныг тоглох нэ. Тэгээд одоо эрүүл аюулгүй юм сайхан газар тоглох нь штэ гэдгийг ингээд харуулад өччих юм бол хүн хэлхээс цаарч чичгээс нааш гэдэг шиг те хүмүүс харуулад яг ингээд өгөх хэрэгтэй. Хоёлаа өндөх миний ажлын цаг чиги яах юм гэж байна те. Яриад ивэл дуусгүй. Гайхалтай тий. Тэгээ энэ сайхан одоо таны энэ оюуны сайхан юм бүхүүдийг ингээд сонсож ингээд сайхан суулаа. Тэгээд их баяртай байна. Тэгээ таныхаа ажил үйлсэд маш өндөр амжилтыг хүсье гэдэг зүйлийг бас хэлээ. Тэгээд хүн болгоны сэтгэлд нэг ойрхон байдаг. Тэр одоо дараам гэдэг бол юмыг инээдэр биш. Ухаарлаар илүү том хүнд хүргэдэг том урлаг юм байна гэж би ойлгож байгаа. Тэгээд энэ том урлагийн үдээ ийм агуу ус живжигчин болж залуу үедээ үлгэр дуурайл болж явж байгаа танд бас их баярлалаа. Гэхдээ ганц урлаг гэдгийн үлгэр дуурайл бас зөв шудраг хүмүүсийн төлөөлөл байж юмд бас дуугуурал дуурсан шиг дуугардаг, хэлсэн шиг хэлдэг ингэж явж байгаа танд баярлалаа гэдэг зүйлийг хэлээ. Тэгээд дуугарсан хэлсэн бүх зүйлийнхээ гаргалгааг нь бас хүмүүст хэлээд ингээд их сайхан олон зүйлийг их орондоо тэ бүр маш их хийж байгаагаас бүр ихийг л хийгрээ гэдэг зүйлийг ахаасаа хүсье. Маш их баярлалаа ахаа тэгээ. За тэгээд би ч одоо бас отоход бас баярлж байгаа бас энэ сайхан зүйлийг шийдээд ийм сайхан юм гэгэл нэвтрүүлэг хийгээд ингээд явж байгаа тий. Өөрөө сэтгүүлч эрэгтэй хүн биш мөртлөө бас одоо энэ сэтгүүл зүйн салбарт одоо энэ хэлүүлэлийн салбарт бас нэлээ ийм сонин өнгө төрхийг оруулж ирж байгаа болов гэж бас одоо чамтай төсвөр орноос хойш яаж суухтаа тэгж хувьдаа бодож дүгнж байла. Тэгээс чамд ажил өндөр амжилт хүсье. Баярлалаа. Монголын төлөө, Монголын залуусын төлөө гүрээ, яваарай хэлмээр юм тий. За баярлалаа. Тонх юм байна. Би багтаа ус жинхэнэ каратны ус ууж өссөн шүү дээ хөвгт шүү дээ. Би бас их өнцгөр үзэлтэй ядаж байгаа. Сайтын хүмүүс чинь Facebook руу ороод хүний постлсон юм чинь харж байгаа л өө заа гэдэг энийг тэр нийлчихтэй. Тэгээд тэрнийх нараас нь бөөн комент